Эдийн эрдэмт Баатар. Та алдар нар буудал судлан айлдан уу? Эд хаван бахтуулан гайхуулж, эрэм барааныг хослуулан зүйж, нэлдэвтэй бүхнийг нэгтгэн зэнгидэж, ээжи аавын хан элбэрл хайрн дундаас амин цагаан холбоосыг бөхлөн байж, алгхан дэлхийд би анх мэндэллээ. Эдийн тэнгэрийн өвгөн хэмээхээр нь номтын тэнгэрийн Баатар хэмээхээр нь энэхэн цагийн урстаа бүхэн эндөрөлгүй намайг нэг таниха буйза. Элдэв чимэг гоёлтой тэргүн эдэлж энэ тентхийн эд нийлүүлэн уралсан хөө хуйгийг сэлгэн байж эдэлсэн би. Хөө хуйг бүрмэн хийх үйлэндэн нийтж хүний ур шингэн бүтсэн шидэд хуйгууд да. Агнадан дээдлэг тэргүү минь мянган гоёл чимгийг хослуулсан эрчлээд нэгэн дээснээс эхлээд энгүй тансаг бүхнийг шигтгсэн элдэв дайны хэв шинжид тохирч эдлэгээ даасан олон хуйг тавилээ. Талаар дүүрэн таран бэлчсэн тэнхет олон унлага тавилээ. Зүсэлж үл, тоолж үл барам, зүсэн бүрийн олон азрагуудан зүгт сэлгэн байж унаж явлаа. Ухаан төрлөгийг өргөн мандуулаад угтах үйл хэргийг дүүргэж явлаа. Эдэ ундамын элбэг дүүрнч, эд хавмын бяр хүчээр арвинч, өөрийн амнаас илүү хайрлсан өнг гэрэл үзэмж гоо төгс үзэсгэлэн төгөлдөр гэргийн нэгтэй байлаа. Уран тэнгэрийн шиднэ бэлээ, уг гарвлан дархан тэнгэрийн заяатай бэлээ. Хосхи ур ховр авьяас бэлэгтэн хослон байж нартад ханьссан бэлээ. Хоёр сайхан болчир үрийг хорвоо ертөнцөд анх мэндэлүүлж, хонгор үрийн зулаа өнөрлөн баясаж, хүний дайтай хүмүүн болгож, гарыг нь ганцганд, хөлийг нь дөрөнд хүргэж, эцгийн үйлийг эмдэлгүй дүүргэж явлаа. Төрөл бүрийн эдийг үүсгэн бүтээж, тэрл олон эдэрэн дайтаж явлаа. Эд бүхнийхэн эд хавыг гайхуулж, эрэлхэг зөрөгт дайчин баатруудад эдийн тэнхээ ямар байдгийг харуулж явлаа. Дан дулаандан ороод шархтагтан дархан ур, дайчин ухаанарам бүтээсэн, арвин олон эдүүдэд ашиглан байж, агуу хүч чадлыг нь магтан сайшааж, ангааж эдгэж аниаж явсан түүхтэй. Мөстөн дайснан дандагда өнөх олон эдэрэн төлөг тавьж, дөөрөлдсөн заяатан бүрийг таньж, доорч бүдэлсэн бүхнийг мэргэлж явлаа урсмэн. Эдийг эдлэх соёл, эрдэм гэж байхтай. Эдийн бяр чадлыг гайхуулах тэнхээ. Эдийн сүр хүчийг мандуулах авьяас, эд зүйлийг бүтээх ур ухаан гэж байдаг. Эд дотвол юугаар түүнийг орлуулах, эд үгүй болбол хэрхэн бий болгох, эд үгүйгээр үүсийг яаж өрнүүлэх, эд үгүйгээр дайныг хэрхэн даван гарах, энэ л бүхнийг танихад дэмнэх ухааныг эдийн их ухаан гэж буй. Ингүй олон эдийг дуудан оршоож, эд хэрэглэл бүхнийг бүтээн бий болгож, эдэлж хэрэглэж буй эдийнхэн шидгүж, ашиг тусыг хүртэж хүртээж явахыг эдийн ухаанд суралцгүй хэмээн. Ухаан хүмүүн өөрөн уралдаг юм. Урлагта уран тэнгэрийн ухаан, дархан тэнгэрийн ухаан, догшин эдүүдийг уралдаг, дорилог нэгэн ухаанаар үйлдэн буй. Энэ л гурван их ухааны дор, энэ л гурван тэнгэрийн үйлсийн дор байхгүй эдийг бий болгож, барлаж урлаж, эдэлж явдаг юм.
шидийн их ухаанаар бий болгож болно. Огт оргүйгээс ортой бодтой зүйлийг үүсгэх онцгой ухааныг шидийн их ухаан гэнэм. Эдийн эзэн нь эдийн эдлээгүйгээс эдийг хугацаанаас өмнө эдэлснээс эдэлж болохгүй эдийг мөн эдэлснээс эдийн дэс гэх зүйл бий болдог юм. Хамгийн хадуу дэнсэн гэвэл удмыг нь болтоор нэргэх дэнс юм. Хатуугаас хатуу гэгцэн энэ дэнс нь алтан чамин эдүүдэд оршдог юм шүү. Хамгаас зөөлөн айдуу дэнс гэвэл эдийн гарлагтай дэнсээс эхлээд элдв олон дэнсүүдийг хэлж болно. Өөрс та бүхэн чухалчлан байж нас богиносчиг дэнсийн талаар айлдъя. Нөгөө авааны дэнсийг тааруулаагүй бол нөгөгцөн хугацаанаас нь өмнө эдэлсэн бол насны гарлагтай үйлс нь өрнөн дэгдэж нартад амьдрах хугацаа нь хугасарч буй. Эдийн энэл дэнсэн дэвэгдэж тэнгэр эцхийн нөмөр нөөлөгт багтадаг тоотой хитгэн үрс нартад бий. Түүнд мэлми тэнгэрс, сонор тэнгэрс, далдын үлийг дүүрэх хөвдөс дүрс. Өөр бусад үлсийг дүүрэхэд дэмэндэг өртөөлөгч хэлмэрч дамжуулагч үрс. Тойлдох хууль нь гарбаа үрс гэдэг тоотой хитгэн үрсийн дэнс гэж бий. Өөрс та бүхэн ямар нэгэн зүйлийг үзүүлж толдуулж үүлийн дүүргэгээтэй нөгөө авааны тэрл дэнсийг үг хэлгүй тохируулж байх хэрэгтэй. Эсэ бөгөөс хүч чадалтай тэр үрсийн энэл хорвоог туулах наснаас хороодно. Нэг ширхэг чихэр байсан ч нэг хэн ширхэг ааруул байсан ч нууртай байгаагаа ядахнан өгч нөгөө авааны дэнсээ тохируулах хэрэгтэй. Тэгэмгүй бол мэлимитэн сонортон тэнгэрийн ивэлт тэрл үрсийн хөрстөд үйл хийх наснаас хомслон байдаг хатуу нэгэн дэнс бий шүү. Алсад буй зүйлийг мэлимидүүлэхэд ариун их хүчтэй амар тэнхэ эрчмийг даах махан бий хүртэл хэрэг болно. Ийм дүрс өгөө авааны дэнсийг гаргаж л байх хэрэгтэй. Удаад нь цаг нь болоогүй эдийг эдлэх дэнс гэж бий. Хугацаа нь болоогүй эдийг эдэлж болохгүй. Энэ л нартад орчих хүмүүн үрсэд эдлэх эд зүйл хэрэглэл бүхэн нь эдийн тэнгэрийн мэдэлт үгэдийн айлдвар зарилгаар хайрлагдсан байдаг юм. Суудаг шунхай сэтгэлтэй үрс, сар буруу бодол тайсан үрс, саруу ухаангүй хазгай мөртэй үрс, алдаанаас болж амьдрахнаас хороодог. Өөрс альва эдийг эдэлж хэрэглэгэдэн одоо эдэлэх үү, хожим эдэлэх үү. Ойрмхон ямар үйл дүүрэх вэ гэдгийг олж хараад таньж мэддэг байх хэрэгтэй. Хэрэглэж бойд бүхэн чинь үйл нэгтэг. Харин тэрл үүлийг нь дүүргэж байж дараачин эдийг эдлэх эрхэн авдаг гэдгийг сан. Өөрсө балчрууд ирэх юм бэгэдлэхээр үнэд чулуу галт эрдэнэс тэрэгүнтэй тансаг чамин эдүүдийг арвинтэй зүүдэг. Тэр бүхэн чинь хариу дэнстэй байдаг. Тэр дэнс нь авгатын үнцээр нь устгах. Тоотой хэдхэн наснаас нь хороох. Тоомгүй олон өвчнөр өвтгөж зовох гэд махан биеийн эдэрхтнэр хүртэл дэнс гардаг. Маш олон зүйлээр дэнс гарч болдгийм да. Энэ зүйлийг яагаад эдлэх болов? Эдэлж хэрэгснээр юу болох вэ? Эд зүйлээ хаана хэрхэн ашиглах вэ гэх мэт. Эд зүйлийн утгыг мэдж байх хэрэгтэй. Тэгэж гэмээр аливаа нэгэн эдийг эдлэх тэрл эрх гэж та бүхэн олдоно. Эдэн таньж мэдэхгүйгээр үйл хийвэл эдэн байлаж хүчин сарниж мэрчлээсэн суларч эрчмэн замхарч
эдэн өөр хүчтэнхээгүй болдог бэлээ. Эдэг амилуулах хоёр арга үрсэд би урлаач дарах нь дөрлөг гэсэн гурван тэнгийн үрс бол үг гэдгийг бүтээж байхтан амилуулж байдаг. Удаах нэгэн арга нь бол бас үрс өөрсдийн эд амилуулах юм. Үүний тулд эд зүйлийн эхлээд сайтартань удаад нь өнөө хэдэн өөрсдөө амилуулж бай. Ямар үйлийг хизээ хийх вэ? Ямар өвгдий маань идвэлээ? Энэ эд миний эдлэх зүйл мөн үү? Энэ эдэр юу хийж болох вэ гэд эд бүхэнтэй эхэлж танилцах хэрэгтэй. Дараа нь эдээ сэн ариутгах хэрэгтэй. Сэв буртаг байвал буртгийг нэгэ утаама өвгүүлж утаж ариул. Норхоггүй болтол нь гөвж цэвэрэл. Тэрэл эдэнд хор гэж баса би. Тоочж ганц нэгээс нь хэлбэс үрс та нарын нүдний хорн орно. Үгүй хийж түүнийг арилгах хэрэгтэй. Нарцганг ассан гал зэр зэвсэг аршан ус тэргүүднийг ашиглаад нэгэхэнч өөсөв хэр буртаг хар муу наалтахгүй болтол нь цэвэрлэх хэрэгтэй. Нарны туяа цацрагийг хүртэл ашиглаж наалтсан бүхнийг нь устгах хэрэгтэй. Цэвэрлэж ариулсан тэрл эдэн эхлээд эдийн тэнгэрт таниулах хэрэгтэй. Тэр овогтой энэ үрийн таниулж буй энэ л эдийг тэнгэр газрын тийм ийм үйл хэрэгт тэгж ингэж хэрэглэх гэсэн юм гэд эдийн тэнгэрээс хамгийн түрүүн гуйна. Эдийн тэнгэр хүсэлтийг хүлээн авбал эд амийн тэнгэрт бас таниулна. Амийн тэнгэр таниулж буй учиг бол ам болж орших эзнийг нь гуйж буй юм. Эдэнд бууж ирэх эзэнд эдэг хэрэглэх үйл хэрэгэн таниулж, эдэнд оршсон шид хүчийг нь мэдүүлж, харам угаас хамгаалуулах хүслэн дуулгана. Таниулсны дараа энэ хүэдэндэн туяа цацраг эрчс долгис бүрийг шингэх хэрэгтэй. Удаад нь өнөө хэдэ ундаалах учиртай. Ундаалгаар эдэн бүрэн бүтэн амилж буй юм. Ямар эд байхаас хамаарна, ямар эзэнтэй байхаас шалтгаална. Эдийн тэнгэрээс өөртөө өгөгдсөн эрэгтэй зарилгийг нь сонсох хэрэгтэй. Эдээ сайтар таныхын тулд хэлээд хийдээд ямар зүйлийг авах вэ? Хэзээ ямар эдийг ашиглах вэ? Түүнийг эхлээд тандж мэд. Дараа эдээ хайж толдж мэлмэд. Ямар хийдтэй эд байх нь вэ? Ямар хээ дуртай байх нь гэж яарамгүй сайтар ажим байж хараад яг түүндээ тааруулан хэлгэж болно. Түүний тулд өгөгдсөн болоод өөрөөсөн асуу. Тэндээс хайж суруулах хэрэгтэй. Тухайн эдийн эзэн ямар дуртай байх нь вэ? Духлан хийх үйл нь юу байх нь? Тун хүчтэй шидэн юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Эрж явхад үйлэнд нь яг таарсан зүйл байвал эргэлзэх юмгүй та нарын зүн совин хэлээд өгнө. Өөрийн ирэхгүй аммаар санагдаад явчихдаг. Ийм совин татаж зүнэн тэмүүлж байвал эдмэн энэ мөн үү гэж өөрөөсөн асуух хэрэгтэй. Өөрөөс та нарын авах зүйл ингэж л өөрөө олдоно. Эдийн тэнгэрээс ирж буй зарлагт гол учиг нь бий. Эдэлж болохгүй эдгэж би үр дэнсэн дөргсөн эдэг эдэлж болохгүй уул усны нэхэлд хариу үдэнс болгосон элдв эдийг эдэлж бас болохгүй шүү. Хангаа дэлхий байгальдаа өргөсөн эдийг хайж гэж орхиж мартсан эд зүйлсийг харагдах бүрээд авч хэрхэвч болохгүй. Учиг юу хэмээмээс дэлхий жидэн дотоо өргөсөн өргөлөө нэхэн дүүргэж дондуур эрчимийг нь хөрстөд нөхөн өгсөн дэнсэн дорш хэдүүдээс холхон байх хэрэгтэй.
Өвгөд буурлууд бидний хөө хуйгнаас өөрөм тасарж унсан эдийг авч болохгүй. Учиг юу гэвэл онгод дээдсүүд нь хараму бүхнийг түнд шингээгээд хөрс шорондон орхиж үлдээхээр зориуд тэгж унгааж байдгийм. Зөвийг таниагүй молгоо урс та нар зөрөн өнгөрөх эд зүйл бүхнийг аваад өөрийн эцэмд зоргоорон хэрэглэвэл өнөө хайхтар хармуу зүйлс нь өргөс мэтэн алдаж урс та нарыг зовоохвээ. Тоонийг авч болох эсхийг бүгдөөсөн асуу. Тэргүүнийхэн эзнээс тодруулж асуу. Тэр бүр авалгүй ханга дэлхийдэн үлдээдэг юм. Өвгөд буурлуудын зарим нь шившиж домноод өргөлийг нь өргөөд дэнсийг нь гаргаад авах бий. Тэгэхэр үр эдэлж болохгүй. Авч болохгүй гэж би. Хөрөст шоронд орших алт эрдэнсийг хэрхэвж хөндж төнхөж болохгүй гэсэн. Хариуг нь та бүхэн өөрийн махан биеийн ухуулж төнхүүлж ужигт өвчөнд ороолгуулж удмын урс балчаараа шоглуулан төлдөг юм. Байгаль дэлхийн эд баялагийг авахтан хөхө тэнгэрт нь мэдүүлэхээс эхлэлтэй. Хөхө тэнгэрт орших эрдэнсийн тэр эздэд хэрэг зорилгон сайтар таниулах хэрэгтэй. Яагаад түүнийг авах болов? Ямар үлэнд зориулах болов гэд авах болсон уучиган айлдж тэнд хэлээд араас нь уулс хөрс шорооны эздэд амин хүслээ шивнэн байж учруулад алаг дэлхий ээжээсээ сөгдөн гойх хэрэгэтэй. Гойх тоолондон хариун өргөл дэнсийг гойлгож говшуулалгүй өргөм барж ямар овг отхийн хэнгэш өрн яагаад заавал тэнд буй эд баялагийг авах болсон учраа айлтгаж хэлэх хэрэгэтэй. Авсан эдийн хэн хариу дэнсэнд гарах үйц. Ашигласан баялагын хан үйлийг орлон дийлэх үйц. Авсан тоо хэмжээтэйгэн дүйцгүүз тийм л ариун үсийг төлөө сүмдэн дүүргээд арван олон эдэр орлуулан тавьдаг юм. Өвгөд буурлуудадан өчөг мэдүүлэлгүй өөрийн дураар ухаж төнхөж аваад хөрст шороог нь сэндичин үлдээвэл хулгай хийсэн хэрэгтэл ундаг юм шүү. Эрдэнийн чулууд авсан байлаа гэхэд чулуудын амтан дүүцхийдийг л өргөнө. Энд металл хэмээх зүйлс байж болно. Буурал өвгөдөөрөө домн шившүүлсэн бода арва элс чулуу хүртэл тавьж болоод. Тэрэл нутаг хошуунд дутаж буй бүхнийг тэртэх алсаас тэрж авчраад тавьж болно. Нэгэн модыг тарж ургуулах уу? Нэгэн цэцгийг үрсэлж ургуулах уу? Тэр бүхнийг сайн бодох хэрэгтэй. Тэрл уул усыг хамгаалан орших эзэн савдгуудаас нь сайтар асууж эрх дэнсийг нь тэнцүүлэн тавих хэрэгтэй. Шинэхэн эд зүйлийг өмсөж эхлэхдээ шинийн 15-ны өдрийг товлон байж саран ээж дүүрэн миших гаргийг оном байж салхируулан сайхан эдэн өмсөх хэрэгтэй. Эдэ баялаг элбэг байхыг бэлэгдэж эдэ ундаа дүүрэн бэлгэхийг ерөөж энэ л гаргийг товлон байж урас шинэхэн эдэн хэрэглэж эхлэвэл зохистой. Амьлуулах үйлийг энэ гарагт дүүргэж болно. Альва шинэдийг өмсөж зүүхэн эхэлж болно. Сайн гаригуд олон байх ч яг ямар эд байхаас хамаарах нь их. Ямар үйлэнд юуг хэрэглэх гэж буйгаас гаригуд ивээх нь бий. Ивэхгүй нь бас бий. Өвгөд буурлуудын эдийг эдэлж эхлэхдээ өөрсдийнх нь товлсон гаригийг сонгон байж
Өнөөг сайхан эдүүдийг нь өмсөж зүг хэрэгтэй. Өөрөс даанрын өөрийн чин эдийн хувьд өөрийн эвэл гарган сонговол зохилтой. Эд баялгийг оноож бас зохилтой. Эдэ унда элбэгшиж дэлгэрэх гариг гэж би. Энэ бүхнийг зурхан ухаанаар таньж мэдээд эдэлж хэрэглэх эд зүйлэн хурах хэрэгтэй. Эд бүрийн мөн чанарыг таньж эдийг арвжуулах их үлсийг дүүргэж эдийг ямар үед хэрэгэлдэг өчгийг альдсан эдийн их зарилгуудыг ард олонд түгээж ямар дайнд ямар эдэр дайдахыг ялгуусан дайчин баатар жинжиддан хаадан ноёд хатад бүхэнд цагтан айлдж хувиралтай үйлийг дүүргэсний өчгээр хувьтай сэлэм зөрүүлж явсан эрийн хүчээр номтын 33 баатрын нэг болсон төвхтэй. Таам нь өрстөн захиж хэлэх айлдваран айлдноо. Энэ цагийн өрстөө айлдах үг мэнэ гэвэл эдэлж хэрэглэж буй зүйлийн хэн учрыг имэд. Уулаач урс амилуулж буй эдэлж буй эдийн хэн ам болсон эзэдтэй хөөрөлдөж бай. Эдэлж хэрэглэж буй зүйлээ ундаалж бай. Ярчимнэж дэмнэж буй эдэн хайрлаж бай. Хан хорвогийн хармуу бүхнийг хамгал эд хэрэглэлдэн шингээ чихээд хар санаатны нүдний хор хэрийг гоёл чимэглэл зүгсгэлдэн цоглуулчихад энэ нь гоё байна уу? Тэр нь гоё байна уу? Ийм ч гоё, тийм ч гоё эдтэй боллоо гэж гай хуулж хөөрөлдхийн оронд эхлээд гай буртгийг нь гаргаж сур. Цэвэрлэж сур. Хэр сэвийг нь ядагтан зайлуулж сур. Харамуг эд өөртөө шингээж бас болдог. Харамуу бүхнэн арилгаж дийлэхгүй. Хайрын махан биетэн удаан оршоовоос уугуул бие чинь өвчин зовлонд эрэгдэж мурдах үс чинь саарч үргэшгүйтэн. Эдэлж хэрэглэж буй эдийн хэм пянг даамгүй бол бүү эдэл. Өсөрж наалдах зовлонг нь дээлэмгүй бол урс балчрууд нь бултаараа шаналдаг юм. Хүний алдан махан бидэж тэр хүний эдэлж хэрэглэж буй эд зүйлдэж тэр нүд сэтгэл бодол гурийн хорыг бүү шингээ. Нэгнээ илүүд үдэж нэгэндэн бүү атаарах. Эртэ дээр үед үйлийг нь хийж чадах үйз. Eerсэн хар мууг нь зайлуулж дөнгөх үйз. Дэн сүргэлийг нь барьж дийлэх үйз. Дутсан арчмыг нь дүүргэж хүчрэх үйз. Эрх ихт ямбатнууд энгүй их чадалтнууд эд чимэг бүхнийг хэрэгэлдэг нь байсан. Өнөө цагтл харин гартай хөлтэй бүхэн алтан хуйг нөмөрх нь холгүй эдэлж яваач. Удмын үрсийн хэн амар дэнчин тавиад уян биеэн чимж гоёж явааган бүү умартаарай. Эдэзний голохгүй гэдэгч эд үйлээ харин хийж байдаг юм. Эд хийх үлийн хийхээр шамддаг юм. Эдэн цэвэрлэж чадахгүй эдийг бүү хэрэгэл. Харамуг хурааж суух эгүүл бол хатуу шижир алтар хамаагүй бүү гойцгоо. Алды би алдрын үрсэн хайрлж байвал аль эдийг эдэлж хэрэглэх нь тунгааж үз. Эдийн тэнгэрийн дэнсийн шүлд цаан чин эрүүдж шүүхээр чамайг хүлээж буй сан. Эдэлж буй хэрэглэж буй эдийн хэн учхийг нь мэдж дэнсийг нь гаргаж чадахгүй. Үйлийг нь дүүргэж нэхлийг нь дааж дийлэхгүй бол нарт хорвоод дутуу үгс дүүргэж 80 хаврыг үдэхээс 60 хаврыг илээж хөгөө тэнгэр өөдөө хөөрөн гарч чадахгүй. Хөсрийн нэгэн албан тэрэн гихч болж хүмүүн зон олон хүүхэд байгчууд удмын балчир үрсэн хүртэл бүү тамал. Албан тэрэн болох гээгүй бол алаг хорвоо дэлхийд оршин байхтан эдэлж хэрэглэх эд зүйлээ сайн тунгаа эргээд дэнс ирнэ гэдгийг сайтар ухаар. Энэ л махан бидээ дутсан эрчмийг
Эд зүйлдээ шингэн байж дүүргэх гэж хийж чадахгүй үл эдэрэн дүүргэх гэж хүмүүн эдийг эдэлдэг гэдгийг сан. Алдар хүн дэрх ямбыг гайхуулах гэж алдар бие элдв идэр чимдэггүйг мэд. Өөрстанаар уулын өрөөдөр байх эрдний олон чимгээр гойсон аваа юу? Гангалан дэнцэн энэ цагийн үрс гацуур нөгөө модыг чимдэг шигэн гял цал эдэр бие чимээд юу хийнвэ? Дөөний оронд харин тарих юунал тансаг сайхан эрдэм ухаанаар чим гоё.